шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр нэг сайхан сэтгэл зэрэгтэл нэгэн түүхийг та нартай ярьж өгөхөөр бэлтгэлээ. Jack Ripper гэж хэн байсан бэ? Хамгийн нууцлагдмал алуурчин Jack Ripper нь 1988 онд Лондонд найз охин 5 эмэгтэй амиг хүнөөсөө алуурчин юм. Хэндэж баригдж байгаагүй. Хинч түүнийг мэдэхгүй хамгийн нууцлагдмал нэг юм. Одооноос зүгээр Jack гэл дууд явчихдаг. 1888 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Jack Лондонгийн зүүн төсгөл дэх Westfield дүүргийг айдас давталж байсан нэг юм. Jackтай холбоотой халдлагууд ихэвчлэн Лондонгийн зүүн цахын ядуусын оролт ажиллаж амьдарч байсан биеийн үнэлэгч эмэгтэйчүүд орддог байв. Хоолойг нь огтолж алсны дараагаар дотор эрэгтнийг авдаг байсан нь алуурчныг анатомийн болон мэс заслын талаар тодорхой мэдлэгтэй гэсэн таамаглалыг дөрвөлдөг байна. Jack хизээж баригдаагүй бөгөөд Английн төдийг үе дэлхийн хамгийн нэр хүндтэй гэмт хэрэгтнүүдийн нэг хэвээр байгаа лээ. 19 дэх зууны дундуур Англид Ирландын цагаачдын шилжид төлөвлөгөөрнөж Лондонгийн зүүн хэсэг зэрэг томхон хотуудын хүн ам огцом өссөн юм. 1882 оноос хойш Оросын эзэнт гүрэн болон зүүн Европын бусад бүс нутгуудад болсон программаас дөрвж ирсэн еврей дөрвөсөд ижил бүс нутагт цагаачилж ирсэн юм. Зүүнний төгсгөл дэх Westfield сүм улам бүр дүүрч хүн ам нь 1988 онд ойролцоогоор 80,000 оршин суугчтай болсон юм. Ажил Орос улсны нөхцөл муудаж эдийн засгийн мэдгэдэггүйд доогуур давхраг бий болсон юм. Зүүн хязгаар төрсэн хүүхдүүдийн 55% нь 5 нас хүрээгүй байхдаа нас бардаг болсон байна. Хулгай, хүчирхийлэл, архин донтхон тэр үед ингээл үзэгдэл болсон бөгөөд төгөөмөл тархсан ядуурл нь олон эмэгтэйчүүдийг өдөр бүр амьд үлдэхийн тулд биеэ үнэлэхэд хүргэсэн юм. 1988 оны 10 дугаар сард Лондон хотын цагдаагийн алба Westfield 62 эмсийг үргэлжлэн 1200 эмэгтэй биеэ үнэлдэг байсан гэж тооцоолсон байна. Westfield дахь 233 нийтлэг буудалд шөнө бүр 8500 орчим хүн амьдардаг байсан байна. Westfield дахь эдийн засгийн бэрхшээлүүд нийгмийн орцтмол байдал тогтмол нэмэгдэж байсан бөгөөд 1886-аас 1889 оны хооронд байнга жагсаал цуглуулснээр цагдаа нар хөндлөнгөөс оролцож тусад нэм гариг гэх мэт олон нийтийн эмх цамбраагүй байдалд хүргэсэн юм. Westfield бол ёс суртахуугүй байдлын алдартай үр байсан гэсэн олон нийтийн ойлголтод нөлөөлсөн. 1888 онд Jack-тэй холбоотой хэрцгий бүдүүлэг аллагын цувралууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр урд өмнө нь хязж байгаагүй мэдээлэлж эхэлснээр ийм ойлголт улам бүр бэхжсэн юм. 1888 оны намарт Лондонгийн зүүн хязгаарт Westfield, Spitalfield, Aldgate болон Лондон хотын дүүргүүдэд 5 биеэ үнэлэгчийн гамийн үнэсэн гэмт хэрэг хизээж баригдсангүй. Хэрцгий алуурчны хэн болохыг баттай нотолсон тоотомшгүй олон мөрдөн байцаалд явуулсан ч түүний нэр сэтэл одоо болтол тодорхойгүй байна. Jack Ripper эмэх нэр нь галлаг болох үед хэвлэгдсэн Westfield ярагчин гэж мэдэгцүүний бичсэн захидлаас гаралтай. Westfield-ийн сэрэмжтэй байдлын орны Жорж Луски хүлээн авсан тамийн захидал нь ховирогчдын нэгнээс авсан хүний бүрний тал хэсэг байсан байна. Алуурчин Scotland Yard гэдэг Лондонын цагдаагийн газарт хэд хэдэн захидал илгээж түүний аимшиг төлөвлөлийн талаар тохуурхаж удахгүй болох аллагын талаар таамаглаж байсан хэргийн нууцыг нэмж байв. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Jack хувийн шин чанарын тухай янз бүрийн онолууд гарч ирсэн бөгөөд үүнд Викториагийн алдарт зураач, Фолчийн цагаач Walter Secret, тэр байтугай хатан хаан Викториагийн ачуу буруутгаж байсан гэх үндслүүд багтсан байдаг. 1888 оны 8 дугаар сард эхэлсэн цуврал аллага нь тухайн үеийн хамгийн хариг сэрцгий гэмтэргүүдээс ч ялгарч байсан байна. Эдгээр нь садист нядлагаагаар тодорхойлогддог байсан ихэнх иргэдийн ойлгож чадхаас илүү социопатик үзий ядалтай сэтгэгдлийг харуулж байв. Jack зөвхөн хутгаар амнаас нэгэн таслаа зогсохгүй дээр эмэгтэйчүүдийг хүчиндэж зэрэмдэглэж алдаг байсан байна. Энэ хугацаанд зүүн хэсэгт эмэгтэйчүүдийн эсрэг олон тооны алдлага гарсан нэг хүний хэдэн охирогчдын хөнөөс нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байв. 1888 оны 4-р сарын 3-наас 1891 оны 2-р сарын 13-ны хүртэл үргэлжилсэн 11 бие даасан аллагыг нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн байцаалд хамруулж цагдаагийн байгууллагад Westfield-ийн аллага гэж нэрлэсэн юм. Эдгээр аллагыг нэг гэмт хэрэгтэнд холбох хэсэг талаар санал бодол өөрөөр байдагч Connect гэдэг Westfield-ийн 11 аллагын 5 нь Jack-ийн ажил гэж олон нийт үздэг. Ихэнх шинжээчид хоолойнд нь гүн зүсэлт хийх, дараа нь хэвлийн болон бэлэг эрхтнийг нэг хэмжээгээр зүсж авах, дотоод эрхтнийг нь авах, нүрийг нь үе шаттайгаар зүсэх зэрэг нь Jack-ийн аллагын өвгөмт онцлог гэж үздэг. Westfield-ийн аллагын хэргийн эхний хоёр хэрэг болох Emma Elizabeth Smith, Martha Tabram нарыг хэргийн Connect-д оруулдаг болно.
Каноник Жакийн хохирогч болсон 5 хүн бол Marianne Nichols, Annie Chapman, Elizabeth Strait, Catherine Eddowes, Mary Jane Kelly нар юм. Мэригийн цогцыг 1888 оны 8 дугаар сарын 31-ний баасан гарагт өглөөний 3 цаг 40 минутын үед Ветчбелл дахь банкийг нэд олсон юм. Мэриг хамгийн сүүлд түүний цогцыг олж илрүүлэхээс 1 цагийн өмнө амьдаар нь харсан байдаг. Түүний хоолойг нь 2 гүн зүсэлтээр тасалсан бөгөөд нэг нь нуглан мөртлөх бүх хэдийг нь бүрэн тасалсан. Түүний өтрөө нь 2 удаа оцлуулж, хэвлийн доод хэсэг нь гүн ширхнаас уулж хэсэгчлэн онгойж гидсэн цохойсон байна. Түүний хэвлийн хоёр талд өөр хэд хэдэн зүслгүүд мөн ижил тутахны улмаас үүссэн бөгөөд эдгээр шарах тус бүрийг доош түлхэх хэлбэрээр өгсөн байна. 7 хоногийн дараа буюу 9-р сарын 8-ны Бэм гарагт Анигийн цогцыг өглөөний 6 цагт Спиталфилд дахь Хенбри гудамжны 29-р байрны Ари хашааны үдний дэрэгдээс олсон юм. Николсны адил хоолыг нь 2 гүн зүсч тасалсан бөгөөд түүний хэвлийг бүхэлд нь огтлж ходоодных нь махны хэсгийг зүүн мөрөн дээр нь тавьсан байсан юм. Арис ба махны өрсгийг мөн нарийн гисийг навч баруун мөрнийхэн дээгүүр өлгсөн байна. Аниг задлан шинжилгээгээр мөн түүний умаа болон давсаг үтрээний эсгүүдийг авсан тогтоогдсон юм. Elizabeth Strait, Catherine Eddowes хоёулаа 1888 оны 9-р сарын 30-ны Нямгаргийн өглөөр таалагдсан юм. Strait-ийн цогцыг Ветчбелл дэх Бернер гудамжны ойролцоох Детфилдийн яшаанаас өглөөний 1 цагт олсон юм. Үхлийн шалтгаан түүний үзүүг хөндлөн зүсч баруун эрүүний зүүн доор зүсэгдэхээс өмнө зүүн эрүүний артер болон цагаан мөгөр соолыг тасалсан 6 хэмжээтэй ганц зүсэлт байсан юм. Түүний бие дахин ямар ч гэмтэл учруулаагүй нь Стрэйдийн алгыг жаг үйлцэн эсэх эсвэл алдлагын үеэр тасалдсан тодорхойгүй байдалд хүргэсэн юм. Хэд хэдэн гэрч 9-р сарын 29-ноос 9-р сарын 30-ны үрээр Стрэйдийг Бернер гудамжинд ойролцоох нэг эрт амт байхыг харсан гэж загтад мэдүүлсэн боловч тус бүр өөрөөр тайлбар өгсөн байна. Эдсний цогцыг Лондонын метр талбайн булангаас Elizabeth Strait-ийн цогцыг олсноос хойш 4 цагийн дараа олсон юм. Түүний хоолойг нь чихнээс нь чих хүртэл тасалж, гидсэн урт хүн хонхорхой болгон онгойлгож, гидснийг нь хэсэг бүрийн салгаж, бие болон зүүн гарны хооронд нь байрлуулсан байна. Эдосны зүүн бүр болон умайн дийлэн хэсгийг нь авч, нүүр царийг нь авах эцгүй болгосон. Жишээ нь хамрыг нь тасдаж, хацрыг нь цусч, хагасыг зүсэлт хийсэн байна. Түүний хацар тус бүр дээр нүдрэн чиглэсэн гурвалжин зүсэлт сийлсэн байсан бөгөөд баруун чихнийх нь дэлбэний хэсэг нь дараа нь хувцснаас нь олцсон байна. Эдосны цогцыг задлан шинжилсэн цагдаагийн мэд засалж, эдгээр зэрэмдэглэлийг хамгийн багадаа 5 минутанд хийж гүйцэтгсэн байна гэж илэрхийлсэн байна. Mary Jane Kelly их хэмжээгээр зэрэмдэглэж, гидсэн задарсан цогцыг 1888 оны 11-р сарын 9-ний баасан гарагийн өглөөний 10 цаг 45 минутанд Спиталфилд хотын Дорсет гудамжны байрлах Мэлри ордны 13 дугаар доод өрөөнд орон дээр хэвдэж байхад нь олсон байна. Түүний нүур танигдахын аргагүй болтлоо зэрэмдэглүүлж, хоолойноос нь ураг хүртэл тасдж, хэвлийн эрхтнүүдээс бараг хоосорсон байна. Түүний умаа бүр нэг хөхийг толгойнхын доор байрлуулж, биенийх нь бусад доод эрхтнүүдийг хөлнийх нь хажууд орон дээр байрлуулсан байна. Хэвлийний болон гоёны эсгүүдийг орны дэрэгдэх ширээн дээр байрлуулв. Зүрх нь хэргийн газраас алга болсон гэж судлаачид үзсэн байна. Канонокийн 5 аллан шөнийн цагаар амралтын өдөр эсвэл сарын эцээр үйлдэгддэг байсан. Халдвар үйлдэгч нь тасалдсан байж болзошгүй Стрэйдийн аллагыг эс тооцвол хэд хэдэн алгууд үргэлжлэхээр зэрэмдэглэл нь улам ширүүн болж байв. Канонокийн 5 алга нь Чампаны умаа давсаг өтрөөний эсгийг авсан. Эдосны умаа болон зүүн бүрийг нь авч нүрийг нь зэрэмдэглэсэн. Мөн Келлигийн биеийг их хэмжээгээр гадагшлуулж нүрийг нь бүх чиглэлд нь зүсч, хүзүүнийх нь эдийг яс хүртэл тасалсан боловч зүрх нь энергийн газраас алга болсон зорын ганц бие эрхт юм байсан юм. Канонокийн аллагыг 1994 онд нийслэлийн цагдаагийн албаны туслах ахлагч эрүүг иргэний мөрдөн байцаах газрын дарга Сэр Мэлвилл Магдигтон үйлчлэлийн алуурчин зөвхөн 5 өгөрчтэй гэсэн тайлан бичсэн байдаг. Үүний нэг адил 1888 оны 11-р сарын 10-нд цагдаагийн мэж засалж Томас Бондны Лондонгийн CID дарга Роберт Андерсон бичсэн загталтаан Канонок 5 өгөрчийг хооронд нь холбосон байдаг. Зарим судлаачид аллагын зарим нь эргэлзээгүй ганц алуурч үйлцэн гэж үздэг ч үл мэдэгдэх олон тооны алуурчин бие даан үйл ажиллагаа явуулж байсан нэг юм дэрэгтэн үйлдэггүй гэж үздэг. 1888 оны намар Джек Риприйн аллаг хэн цогцоход Лондонгийн иргэд 100 гаруй жилийн дараа чирэхгүй хариулт авахыг хүссэн юм. Ном, кино, телевизийн олон ангид кино, түүхэн аяллаа салбарыг бий болгосон энэ иргэн нотлог баримт дутмаг
Ташаа мэдээлэл, худал мэдүүлэг, Скотланд Ярдын хатуу зохицуулт зэрэг олон сад бэрхшээлтэд тулгарсан юм. Рипер Жакнд 130 гаруй жилийн турш мэдээний сэдв байсаар ирсэн бөгөөд цаашдаа ч олон 10 жил байх бах. 2011 онд Их Британий мөрдөгч Тревор Мариот Жек Риприйн алгыг удаан хугацаанд шалгаж байсан бөгөөд нийслэлийн цагдаагийн газраас уг хэргийг тойрсон бичиг баримттай танилцахыг хориглосон нь олонний анхаарлыг маш их татсан юм. 2011 оны ABC News-ийн нийтлэл дурдсанаар Лондонгийн офицерууд Мариот цагдаагийн мэдээлэгчийн талаарх хамгаалагдсан мэдээллийг багтаасан тул орчин үеийн мэдээлэгчдийн мэдүүлгийг үгүйсгэж болзошгүй тул байлуудыг өгөхөс татгалзсан байна. За энэ үртэл хамт байсан танартай баярлалаа. Ингээд энэ хүнчлэгээ өндөрлцгөө. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түрүү баярлалаа.